байна. Ямар ч ясны бууж хүлээ авах. За хүүхдүүд ширнэг бах юм дээ. Нөгөө жоохон хүн юм бэлээ. Тийм. Энэ болтоо. Болтоо юуна. Тэг яг шуудаа болооч. Наад баяр. Тайлбаргад бид орцгоо. Тайлбаргад наах юм байна шүү дээ. Ийм баяр гэдэг. Ширнэнгөө байхгүй байна. Хониндоо яваа байдаг. За их орцгоо явах. Бата дээр ирэх юм байна тийм. Бата ингэж ширнэнгөө натар ингэж шүү дээ. Ямар хөрхөн гэр вэ тийм. Сууцгаа. Наад юм тийшин тавьч. Манай ширнэнгөө аймгийн авраг малчин байгаа шүү дээ. Малчин уу? Оо болдоо. Чи гэртээ ирчээд ингэж бишүүлгэж болохгүй шүү хөө. Наад уцаа цааш нь тавьч. Тарг ууцгаа. Алина дайга. Би тарг уучих. Би дүргэлж наашаа цаашаа явцгааж байхгүйд нь ирж оцсоор байгаад зангаа уулзаж хүний өөрийн гэж ялах га байсан улс байгаа шүү дээ. Алица дайга. Ямар сайхан амттай тарг вэ? Ширнэнгөө ийм олон сайхан хүүхдтэй хүн байгаа юм. Тэр дунд нь байгаа зураг ширнэг байх. Бусад эргэн тойрон байгаа нэг хүүхдүүд их. Тэгээд энэ хүүхдүүд нь хаана байгаа? Ажил сургууль гээд хот руу явцгаасан. Ширнэнгөө хүүхдэр нэгж мэдж байгаагаас хойш бид явъя да. Дараа бишгүүдэл таарлтна үү? Би яах вэ? Өгөнгөө утахгүй ирнэ. Чи цайг нь халаагаад л хүлээгээ суужээ. Харин найз нөхдөд гаргаж өгөх юм байгаа үү те? Чиний мама яах вэ? Би мамтай. Яах намын дээр. Баяртай. Саан ч болоо. Чи чаа. Юм амтаггүй. Чи тахаа чи манай гээсэн дочсон. Энэ хүүхдээр чи юу хэлдэг байна даа? Гэр сахиулдаг юм аа гэхэд сайн л бол нэг богссон цайд. Саар бол оронтойгоо хайлчч мэдэх юм. Түлшинд юу бол яа гэхэд өтөрхөйтэй хэдэн ойтон аргал түгээд мал хариулгал хариулгаа маллага мэдхгүй л байх та.
Сайн уу хөө? Сайн. Замдаа ядраа унтаад байх чинь. Гайгүй. Юунд цогсоо модон өмд өмссөн шүү суу. Дэшээ суу. За. За хүмүүс махад нэг ямаа шиг цагаан цогтой өвгөн байх хэрэгтэй гэж хэлээ. Хүүгээ минь оргичоод явбуу. Тэн гэдэг хүнээрээ Мэдхгүй. Тоо бүртгэж гисэн баха. Нэг эмэгтэй ирсэн. аа. Харлаа. Ингэдэг л болоос та. Наа зэлцгэр өхнөөс тойроод байна да. Бараанаас нь оролдвол бас манай хүүхдүүд шиг чи хоонд шүтэн түлхэж хавд. Махад ихтэй ингэж өдөрч байгаа бол мал маллах гээд байдаг. Баяж анжилэр унтаж байгаад уулыг өргөж усыг урсгадаг баатарыг гинтэрдэг гэж үлгэр томогт гардаг да. Хүүгээс маань дахиж. Ашгүй. Даанчтай салших болж явахт ганц дахин хэлдэггүй яах вэ? Бажирахнаас бас дахин хэлсэн гээ. Нөгөө болдоцоо зүг хичээл давтаад байдгүй. Тийм. Үнийний ферм дээр очтоо. Тавуудаа нэг гэрт орсон. Түлээ түлшнээс ихлээр орд эсгэр бүх юм бэлдэж өгсөн гин. Төмөөрөө саарчин болно. Тагангийн сайхан зантай хүн багш болсон. Их гоё байгалтай газар юм гэж ирээд битсэн байна гин. Ахидууч эрэгтэй хүүхдүүдийг аваад бол аминд арчдаг болсон ба. Сайн байцгаана уу? Аав ээж дүү нараа. Би явсаар аваад ганцаараа байдаг ширнэ гэдэг хончин өгнөд ирлээ. Тэгтээ чухам ямар зантайг нь одоохондоо сайн мэдээгүй байна. Юу хүн хийхин хийчтэй гэхтэл сэтгэлд нь ер нь нийтдэггүй бололтой. Харал да. Ийм ч юм хийх гэжтэй. Ингэж яаж ухвтай хүмнэ гэж өөрөө будааж аваад хийгээд ундгийн. Ирэх замдаа даарснаас болоод хоол өвдөж хэд хоног халуурсан. Өглөө хоноо туугаад гарахт нь нохойн хөтөл дагаад явчихъя. Ингээд эзэнгүй гэрээ хаяа дахиад хосордог. Харин өдөр болгон шахуу нүүж шинэ газар буухан сонин санагдах юм. Тэр шинэ газар бүхэнд нь аавын ажлын газрын ургамлын кабинет лабораторид нь байдгүй. Сонин нэр дэвсийн ургамал дайрдаг болохоор тэгж санагддаг байх. Мөхөө маань ингэж үдирч явах гэжтэй. Улсын ар өрөөр гүйж байгаад үлдээсэн бол аштай байх. Аргач юм. Бушуухан л явж хүүгээ олж ирнэ. Ганцхан манай хүүхэд хөдөө явсан биш дээ. Олон мянган хүүхэд явж байгаа юм чи. Цаад хүүхэд чинь тэр хөдөөхээр эдгүү гэрийн хаяа тахиж байгаа юм биш үү? Давуу дэнэ маргааштай явж задахгүй. Юу гэсэн үг вэ? Үн хүүхдээ ихгүй хэм байхад дээ дож. Иргэсэн гэж санаад яв. Ажлын зав чөлөө гарч өгөхгүй байх. Өдрийн хоос яваад их газар бас яах вэ? Ямар ч дэсэн аргалаад авчирээ. Энэ мөн үү? Алуу. Баруун талаа авчихна хараа найрасаа тамчихгүй. За. Хөөмөн буруу бай. Наадхайч нохоо амрч. За дахиад.
아니. 사고. 그랬다. сайхан газар. Өө энэ дутхуу дөрөв хоног энэ сайхан газар. Ирэн санжууны хөнгөө. Хутлаа гэдэг. тэр санаагүй. Ардаа вэлтэн захивчихсан уу? Тэ. Захаасан бичиж байгаараа хүн. Эдлээ усаан та нарын төлөө өргөжл зовж байх юм. За. Хөөе, юу хүн бэ? Хаашаа царайцтэй хүн бэ? Нөгөө тажааж одоо чи дөрөөсөн дугаар болчихсон залуу байх шиг байна. Хөөе. Аригчаагүй. Олчинггүй. Гүйчин. Гонгаа хөвөө шүү дээ. Иви хөөшим. Ингэ зүүдэн дормор амтан болчих гэж байх уу? Мөнхөө маань бас л ингэж нүднээс гарцсан яв. За, яасан сони улсууд вэ? Та нар болдгоо эргэж яваа юм. Тэ. Юу эргэх гэж аваач гэж яв? Чаас хүний үрийг юм болчих гэж байгаа. Бид хоёр хэд үг саяад байгаа. Юу хаана байна? Юу? Болдоо давчих юм. Ард байна. Алуминий. За. Гонгаа хөөдөг трактор чи болсон юм бид тэ. Болох л гээ. Тав трактор хоёртойгоо уулзсан энэ болдог үед. Манайхан хоолндоо явсан. Үдийн завсралгаар хоолндоо ичгээд трактор тасалж байна. Болдогоо уулздаг. Уулзсан. Нэгэн түрүү эвлийн хурал дээр уулзсан. Заадах чинь тэгээд хэр зэрэг байд хэлж байна. Нэг өвгнөд очсон гинлээ. Харин тэр хоёр дандаа л нүүж явдаг юм баха. Тийм. Арчаа. Та хоёр нааш. За тийш гэж. За гонгаа. Наад юм хүмүүнээс идэж юм. Энэ идгүй хэр өлсөд цангалгүй яах вэ? Ид хүм. Энэ гарааг багтах юм. Нааш. За. Ади. Натасид. Сайж юм. За. Ид. За Алдраа. тэгээд ядарч байна уу? Гоо яах вэ? Дасчих юм. Тэгээд өмнө хоол унд нь ямар вэ? Зүгээр цаах. Хей! Хей!
Манай болцсон байна уу? Сайн байна уу? Тийш ястаа нэг адуучин шиг тогтдог юм аа. Анх ирснээр бодволоо. Манай бодын гүцэд бодлоо гэсэн үг ээ. Тэдгэрч гисэн зэргийн ир. Ажихарч гисэн аав юм. 10 төгсөн 18 дэх шиг. Тийм биз. Тэгэлгүй яах. Бид болтойгоо уулзах гэж гараад их л бодож яваа. Тун яггүй бартаа тохол газар юм. Тэгээд энэ адууны багчлаас асуухлаар нааш ирж байгаа юм л дээ. Энд дандаа илгээлийн хүүхдүүд байдаг юм аа да. Та нарыг л сайн мэдж байгаа гэсэн юм. Нэг зүгээр. Хуучин шинэ нийлсэн олон залуучууд бий. Ой, банчига, очраач юм бэлмэд. За баяртай. Баяртай хүн. Баяртай. Сайн яваарай миний. Энэ чинь нэг үдирч манай болдоо ингэж орсон хүүхдээ шүү дээ. Одоо ч хөрөл шиг хөрсчээд сайхан явуулсан юм шүү. Миний хүүхдээ яв. Болтоо хүмүүс нэмэлээ. За. Оо, тохмон цаашаа. Маний болж. Өнөөдөр хоноо хариулж өгч юм. За. Нэлээд хэд хоног дагууллаа ихч баажаа биз. Ажаа. Хоноо сайн тогтоож идүүлээрэй. Дандаа урднаар хариулдгаа мэднэ биз. Тэнгэрийн байрыг ажихаас салхинаж хөврөхгүй шиг байна. Тэгэхээр баруун талынхаа уулын сүдрийг буугаад ирэхийн алдарт нааш нэргүүлээрэй. Салхиан сороод аяндаа ирнэ хүмүүс. За. Үргэлж ажил хийж байна. Нэг зүгээр байх. Мал тамт явахаараа уу сургамал хонь малын нас шүд асууж шалгаагаас л овоолгүй да. Сайн байна уу Ширнуга? Сайн байна уу? Сайн явж ирвүү? Хөөе мөн янзын өвгөн шүү. Эстэдий чинь байсан газараар очиж бүр бодилж ирлээ. Тэрнээс чи хойш хэд нүүцсэн. Хөөе. Нэг бууран дараа хатаастай байдаг оторчингуудыг хаавдсан тарих үү? Орцгоо өгөхөд. Зүгээр. Дараа орё. Бид илгээлтээр ирсэн хүүхдүүдийг л эргэж явна. Та намайг хин мэдсэн. Бараад мэдэн дээ. Миний загшийн авчирсан уу? Авчирсан. Ухаалта. Мохолгой онгоолгох яа. Ширнэн гай. Оо. Би тантай нэг уулзах гэж ирлээ. За. Түрүүн би танд ярьж байсан да. Баригатын уран сайхан майхан гэж. Болдыг л нэг авмаар байна. Та нар чинь наандаж хүний санаа бодол. Цаандаж нам засгийн доктор шийдвэрийг ухаж ухаардгүй ямар жигтэйхэн уулзууд бай. Малхаар ураа цураа гаргаад ирж байгаа хүүхдийг тийм ч авьяастай, ийм ч мэрэгжилтэй, тэнд хэрэгтэй. Хошоо, гуам, хөлөө, халуун ус гээд замаас нь төгсөх болох гээд байдаг чинь залуу улсын бодлыг хоёрдуулж, засгийн бодлогыг өсвөрдүүлж байгаа биш үү? Санжаа хүмүүн, цаа тамих, таван толгойлаа. Хардоо, нэг хэдэн төгрөг гэртэлтэй. Иш чааваа. Ингээд өвгөнд амаа таглуудаа татварч юм байна шүү. Нэгдийн даргаар мундагдуулахаар өгөхгүй ажих юм. Тэгээд юу даа? Харж л байгаарай. Нөгөө таксим хаавай. Энэ байна. Сэрүүтэр байдаг. Хүү маань малдын хотон тавьбал толгой наран талахгүй аштай юу дээ.
Нэг л юм олигтойхон сагалдар хадаж өгөхгүй бол тийш чаашаа морин үргэлжлэх мэдэх юм байна. Тийм. Хүүхэд дурлахаар голиод ихэр байвал хоёр хийлээ тааж. Манай барьж байгаа ч юм. Ажиг би оруулаад өгье. Энэ чихрээс авчих. Баярлалаа. Зүгээр. Жаахан малын дөртөө болохоор нь болдойгоо тэр уран сайхан майхандаа явуулна үстэй. Болдын захиад байсан сулх бичгүүд. Энэ шин сони сэтгүүлүүд. Мөн хүмүүс бүр ялалаа л таа. Аваа энэ magic хараа. Энийг хаанаас тэгээ? Тэр маднаас. Ингэж мөчөртэй төгж болдгүй шүү дээ. За. Хойд нь жил болдгүй. За. Ээж дээр. За. Бача. Гэтэр робин тэртээ тохоо гэж хашгирц цагийн жогийг хараач. Харин тийм дээ. Элдв амтал үзэж яв. Хөдөө нутагч минь сайхан юм аа. Ийм газар амруулна сайхнаа. Энэ усаага. Хүү маань ингэж ирүүлээд тийшээ нүгээд угаасаа нэг юм байна. Хуугаваад гарсан бол бүрч. Бодож яваач гэсэн санснаа сайхан амарлаа гэж өвтөд байлтай биш. Өнөө хүүгэл болох юм. Тэр дор харагдж байгаа айлуулаар орчиход эргээд сая таарсан машин заныг давч. Энийг хараа. Энэ ч одоо ямар гээд байгаа вэ? Тимэн тав гэдгийг. Тэмэн тавгүй. Тийм ээ. Голцоо хангаа уудахыг үсээ чиглэл жадах хүмүүс газар угтнагаа. Сундаа сайн танигдв. 6-7 сарууд 5 сар навчтай харногоо өнгөтэй байдгийг. 8 дугаар сараас эхлээд навчин шарногоо өнгөтэй бол голоосоо богино хэлбэрийн шидэвтэй болоод толгой төсөнд өөрчлөгдөг байна. Тэгээд энэ маань ямар ид шидтэй ногоо вэ? Богмалт хамгийн шимтгэлтэй ургамал. Тэжээлийн нэг чинь их. Тэжээлийн нэг чи? Яагаад ямар нэг айлтыг янз бүрийн зүйлээр тэжээдэг шүү дээ. За тийм. Нэгт гэдэг чинь тэр ургамал тэжээл бүрийн малыг таргалуулдаг чанар нь байхгүй юу? За ханч гэдэг л очоо босоод тэгээ ирээд яриараа. За өө энийг өрч. Ча. Криштэй. Шин тэмэн тавгүй бас амтахгүй гэж. Энэ мужаалар юу мэдхэвтэй гэж голж болохгүй нь байх шүү. Тэр мэлээ уус сургамлыг гадарлаж байна. Харин тэр нэгж мэгж гээд байгаа нь шүү. Юу гэлээд байна да. Яагаад тусгаж байгаа юм бэ? За хэвтэх бол их учиртай. Цатхаараа нэг гэдэн өв сургамал голохороо нэг гэдэн өвсөн толгой үнэрлээд тэгээд идэж чараалагтай ч юм алга. Чиний наад ярьж байгаа номоорч нь бол нөгөө сайн нэгтэй чин чалга. Өөр газар очиж гэж байгаа л дээ. Та одоо нэг чиглэлээ ойлгож байна шүү дээ. Учрын сайн дуулнаа. Ножоод чи байгаа юм. Найгууд миний хөлний гитарын уцаалтаа. Магадгүй л байх. Бусдад нөгөөж явчихч. Өдөр шөнөгүй нүүд суухан дон шүгээс айлтар үгүй юм. Ийм өвгнийг энэ уудын мухраас бидэн шиг нь олохгүй хэрэг. За юу.
Оо, Тэр олон ус юу хийж байгаа юм бэ? харин ээ. Тийм газар юу хийдэг вүлээ? Ойрох юм байна, хоёулаа очоод ирье. За тэгээ. За, сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энд ямар сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайн байна. Сайн танихгүй байх чинь үзээгүй байх ч болоо да. Магадгүй. Бид хотоос оюутнууд л да. Юу барих гэж байгаа юм? Өвлжөө. Өвлжөө. Тийм ээ. Гэхдээ чинь та нар дураараа арай ингэмээргүй юм да. Анастаа өгөнгөө. Энд чинь баригдаас ч гэсэн газар шүү дээ. Үгүй. Мал мэддэг мэрэгжил мэдлэгтэй улсууд гэцгээх мөртлөө. Энэ хүн нүдний аярын чинээ ингэр хөмгөөс хараа бодлно гэдэгхгүй байна гэхэд гайхмаар юм. Барих газрыг чинь баригатын дараа ганцаараа шийддэм бишээ. Нөмөр газар шүү. Нөмрөөс нөөлөг хонгор хоёр нь давна да. Усумдаагүй энэ доод горих чинь хүүтэрхээр аниа шургачхна. Ингээл бодохоор баахан хөрөнгө зарж өвлөн малаан авчраад өхүүлэх гэрэх гарахна. Юу гэсэн үг вэ? Мод материалаа бараг бүгдийг болгочихсон. Багтаар нь цэглэг ширнэн гэдэг өвгөн ирээд баахан өвлж чад явлаа гэж одоохон очиж дуулгаарай. Одоохон очиж хэлээ. Гайх юмгүй хүүхэд минь. Одоохон очиж хэлээрэй. Бид ч одоо яаж хийх вэ? Энд хүч яриад Хүүхдүүд яагаад ажлаа хийхгүй яриад илгээл болсон ачаа. Хачийн болоод байна юу? Энэ өвгөө ирээд өвлж хашаа барих газрыг чинь баригдын дараа ганцаараа шийддэггүй юм. Асууж яригдсан ч их шиг. Нэр хингтэй үгэн баха. Нэгэн дараа маргат очилгээл. Энэ үг ингэр хөнгөөс хараа бодлон нэтэрдэг хайшаа болсон гэж загж яваад өгсөн. Тэгж болохгүй хүүхдүүд. Энэ нэгдэлд аварга малчин ширнэн гэдэг лутаа үгэн бий гэж ярьцгаасан тарин байх л да. Ямар ч гэсэн өнөөдөр их усундыг олдоцгаач. Тэнгэр мууд хойд малд нөмөр бараа байхгүй. Майханч дээ. Хашаа хараагүй отор нүдлэр явдаг бидэнд тохиромжгүй юм уу та харла. Хай. Ямаман хоньны нөмөрдөд хашуураад байна да. Та яагаад алсын чимээг сүрхий яадаг юм бэ? Залуудан чам шиг эдэм сурах бололцоотой байсан бол хэлмөр хоёрт узгай байж болох л байсан. Хэлмөр хоёртоо Тийм ээ. Намайг урд цэрэгт байхад нэг өдөр салаан дарагтайгаа уруулан хилийн хайчинд гарч явлаа. Тэгтэл дарга маань морноос бүүн хараагаад жижигхэн чулуу шивтээд ирхэн тойрныг ажаа зогсчихлоо. Бас газар чагнажгаа харагдана. Тэгснээр боссон хараад ирээд л ууцхаа. Наад мараа туш. Хантар. Уу байлдаанд миний хойноос идэрээл хамаандаа. Бид хоёр яахавд хадсог дагаад мүлх гэж гарлаа. Нэг жижигхэн чулуу хөдөлсөн төдийг ажаад байсан. Дайсан хэл давж орж ирснийг мэдээд хаашхнаа зүгөөссөн. Хаах нь явааг нь мэдэж мөшгөхөөр гадар чагнаж байсан хэрэг байж л дээ. тэгээд тэр дайснуудыг барьсан уу? Баярлгүй яах. Тэгвэл чин та сүрхий хэлчин байсан байх шүү дээ. Миний сүрхэж гайгүй хэрэгэ. Харин тэр дарга шиг нутаг уснаахан газар шороо өв сургамлыг гайхалтай сайн мэддэг байвал мал дагаж явдаг бидэнд их хэрэгтэй юм. За, дороосгол. Нөгөө цов хаваа. Энэ байгаа. Тэнгэр хаяалаа бороо намтах шиг байна. Одоо хоёр удахгүй ба. Майхандаа ороод галаасаа төлж бай. За. Хай. Тэр нь хаа гэрдээ нэстэж тийм. Хоёулаа гэрээч болдог байж үү? За. За.
хойны яма хавар намар яргуусл хөөгөөд ханцсан зүг тийшээ явчихдаг юм аа. Хад сархиатай газар сайн харж яваарай гэж би хичнээн цагтаа байл. Мэдээж их юм. Өнөө хөгжмөн дуургаад эсвэл үе сургуулийн үндэс хаад суучихсан гэх. Тооцоор 30 гаруй ханаалгаа. Оо, масны дуран мартхан. Алло. Өчөө аваад ир. Оо, би хамчаагүй. Цаад үлдсэн хэдийг алдчихгүй шиг харж байхыг бод. Адуу. Гэрхэн барсандаг миний гоо хаач юм байна. За, чи секунд дулаах замсч байна. За. Нэг газар оч хоолсоо та нараа. Хийндээ сайн болсон шүү. За, явах чичаа. Сайн яваа. Ачамга зэгээр чи шүү. Яа яа. Аяхтай ээж. Оч. Сайн уйда. Миний хөө, над халуусаа аваад ийшээ удаарай. Оч. Ой, морго. Миний хөө, хаашаа. Ястаныг лав шиг шаварцуулаад. Энэ хоёрыг оч гардгаа. Тэгэлгүй яг айгүй барьтай. Та энэ уулнаас мод цагааж байгааг нь харвал яа. Манай баригадаас өөр баригад одоо ийм шар бараг байхгүй. Тэгээ тэр бус баригадууд чинь ердөө хэсэг байдгүй хэрэг. Юм бол машин трактор гэцгээгээд энэ хангай шиг хайныг шаруудаа хараад ундны усчгүй галт хийг түлээчгүй сууцгаалдаг хашаа усуу та нар. Эднийг одоо сурах ашигт нутаг сэлэхээс эхлээд ойр зуурын ажилд хамаг бензин бас гардаж гүйцлээ гэж нэгдийн дарга маань загинсаар аваад саянаас нэг эдлэгэнд авсан ганц нэгэн шарттай болж байгаа юм баха. Нэрээ чи ийм замд бензин бас яаж тийсгэх. Би одоо энэ шавраас ч гарах гэж зүтгэсээр байгаа хамаг бензинээ дууслаа шин. Миний үг аман цангаж байна. За, миний гоч. Аль цанч төвхөн аваад. Байхгүй, дуус. За, энд байна. За, тамхи маач дуус. Яадаг л байна. Чиний тамхич ямаа. Савтай цаман дуусчих. Хүүхдээ ам цангууд яана. Айдын бар харагддаг бол яг. Миний дөө тэр амарч. Арагчаа нэг тамхи татаад. Аль. Бензингүй усноос хойш та гурав манай руу очоо. Орой саанд өгөхлөөр сүний машинууд зөндөө гин. Тэхэс яа. Сая. Нэг хайрын мураа. Яадаг үгүй хаасан. Одоо аралбаац. Удаан ч гэсэн заадгүй маа. Наа чи өвөгийн топ дэвсээ сууч. Барьж байна.
За чи ч бас нэг өөдөө болцсон юм. Үгүй. Манай сумын тоглолч өвөө. Надад мод ачилтж өгөөд бишүү цогдуулахаар хатарсан. Аа. Болдогийн өвөө гэдэг чинь тэгээд хэр зэргийн сан өвөө те. Ястай айхтар өвөө. Айхтрий. Тийм ээ. Энэ нэгдлийн авар малчин ястай сайн өвөө. Мархо миний ханаашир. Миний хэн сууч. Аваа машина яах. Машин яах дээр гэж ирээд авахгүй. Оо гай би орсон. Аа тийм. Энэ жадаач. Боддаахын чинь ангийн найз. Ийм зүрхий шавар цуудгүй машины жадаач болсон юм байна шүү дээ. За суудаа чинь. Оо. Энэ гурав чих тагтыг суудаг юм байна. Тийм ээ. Нэгдээс бүгдийн төхөөрж өгсөд харин Сайн бүжигч. Энэ суурийн сургуулийн багш нь байна. Одоо сөмөрө буцаачд болох нөрөө модод байгаа гэсэн матагтай байлаа. Нөгөө гурван ч гэсэн. Сэрх ахид юм байгаа бид. тэглэгээ яа. Бас л иймэрхүү сууцаад уусрыг. Зарим нь ийм айтайхан сайхан байхад манай болдол гэж уул дамжид тэмж явдаг юм байх та. Өвөө нь болдод их сайн юм байна лээ. Гавайч. Төрсөө үеэс мэдээ сайн байна гэж үү. Их сайн оо. Илүү ч юм бэ. Эрдэм номтой хүү надад тусваж гин гэд их л магтаж байна лээ. Нэрч бид хүүхдээ баг балчрын эрдэм сураад юу базаа. Амьдрал мэдэхгүй наануу цаануу гэж басдаг маань муу юм зурж байна. Тэр өвөө ер нь зүгээр сайн юм аа да. За хүүхдүүд минь өвөг олдож өхөр холдоо. Гэртээ ирсэн чи жигтэйхэн сайхан амарлаа. Одоо ч явах уу? Эдхэн гадар дэх. Их баярлалаа хүүхдээ. Боцтой манай хараараа. Тийм. Манай энэ сайхан тийм. Adi миний дөө. Одоо миний хөргөө дээ. Манай энэ сайхан байгаа биз? Сайхан. Үнэхээр сайхан уу. Тийм яа. За тэгээд сайн сайжин болох хэрэгтэй. За. Бид чинь одоо хаагур яаж явах гэж байгаа вэ? Тэр харагдаж байгаа цэнхрүүдээ өрөөр явхад нэг гол таарсан. Голоо өсөнд явахаар хэдэн айлууд байгаа. Тэндээс асуугаарай. Хэлээд өгнө. Баяртай. Баяртай. Баяртай хүүхдээ. Болдоо. Миний хүү наашир. Наашир. Болдоо. Аавж хоёр нь удахгүй буцах нь. Чи тэгээд харих юм удаагүй юу? Үгүй. Юугүй гэж. Чи юугаар дутаа? Суувал сууц, өмсвөл хувцас, идүү сайхан хоол, ундаг дугуй, унах машин. Сайн өвн буянгаар юм болгол манайд байна. Юуд өвөөг яах юм? Өвөө л гин. Өвөө чиний юу юм? Өртөө өнөр баян хүн байж л байна. Нэгүгээр хэлвэл энэ өвгөн чи зарагдаж байгаа юм биш үү? Хаанаста. Надад чингээ илээл дээрээс хүүхдүүд олон байна. Тэд нэг жил дагтаа малчин болсон байна. Би ч гэсэн тэднээс юугаараа дутдгийг. Өвөө надад их сайн мэдсүүцнээ дандаа л хэл сургаж өгдөг хөө. Намайг мал дуртай хүүгээд имэйл хазаар бэлдэж өгсөн. Ир хүнд мор чимэг болдог гэж хүүгийнхаа хайртай жорооморыг унж бай гэсэн. Ястаа сайн байхгүй юу? Чи төрсөн хэт биднийг оршоод хөдөө сууж чадах юм биз дээ. Чаднаа. Хаа чи юу гişin бол та ямар ч гэсэн аавтай чинь гурвуулаа ярьж иж болно. Цаав. За. Хажуу хоригондоо дараа болно гэхээс эдний ажил хийх гэж ойлгох гайгүй хэвтнэ. Зэлүүд хэр яваа надад хүүчин тус болж байна шүү.
Нам засаг маань тусын бодод нааш нь явуулсан лав та. Цаашлуул ард олон бидний хан өмсөд зүүх, идэж уухаас эхлээд элдэж боловсруулж байгаа үйлдвэрүүд маань хүртэл мөн буянт малын шин буянгаар л хөдлөж байгаа юм биш үү дээ. Гөгшин толгой буруу бодож бурж байч мэд. Өөр цаашлаад ярил эднийг чи эртнээс ингэж малын дөртөө болгохгүй юм бол бидний үе илээд өнгөрөхөөр малыг маань хэн маллаж өгөх вэ? Ингээд бодохлоор энэ хүүхдүүдийн чинь наашаа зүтгэцгээд гэн зөв юм биш үү дээ. Тийм үү аргач. Тэр ч тийм шүү. Үүнийг ухаж ухаардаг хүн баймааргүй санагдах юм. Гэтэл манай хүүхдийн зарим нь хүүгийн угаалга гин. Ууц явуул, дос явуул гэхээс цаашгүй мэдлэн маруу хонголцоод байх юм байна шүү дээ. Үннийг хэлэхэд тэдний хүүхэд нэрхээр ишиг ур хараад гөлөг шиг шогшордууд. Монгол хүн бадааж Ширнэнгүй. Хүний ганц нэгийг хансаж хөдөөхээр зүдэрч явахын оронд тэр олноогоо тийм болгочихгүй. Аваад ирэхэд яасыг? Манай ингэж бас их дэмий ярьдаг юм шүү. Дэмийч юу байхад те. Хэлхэлэг. Тэгэж бодож санаж байтал танаа ганцгүй наашаа маллах гээд зүтгэдэг л. Тэд бас л хот газар зугаа зүтгэчихсэн юм. Хүн сайн ялгаа юу байх. Хүүхэд ч болов нэг бодолтой л байдаг. Харин хөнгөнгөөс муухардаж хөтлөж задаж чадаагүй л ингэж яваа хэрэг. Өсгөж өндөлөж өдий хүргэсэн юм чинь. Энийний толгойг одоохондоо би мэдээд муухартад аваад явна. Дураар нь тавиагүй буруулгад дав байдаг байх. Өөрснөө л мэд. Аваад явна уу байна уу та нарын хэрэг. Газ гадаад дахиж гасан та утсан уу? Үгүй энд дахин байдгүй шүү дээ. Ламын томат. Хөөе баттаа! Наасга буулгаач! Хэрэггүй чадахгүй. Оппа. Наа ширмарко. Боргоо хүүхдтэй юм хийж яах яа. Гайгүй тэ номхон их чи. Юу гайгүй гэж тэгж жоод хөл гараа гэмтээ үл яа тахтал. Боргоо. Тэмээд тэгэж яваад байна. Бүгэрээ хөөхим. Тэгж хамаагүй морвонж болохгүй шүү дээ. Дүүгээ хамаагүй морвонуудаад тэгж байгаад унгаавал яана. Дүүгээ очиргүй загнаад яах юм. Болтоо хүмүүс. Орж цайгаа уу. Тэгээд явах тийшээ чандхан шиг байна. Өвөө нь хоноонд хүүлэд нэг гаргах юм барьж явъя да. Гаргах юм аа. Ээж аав нь чамааг аваач гэж байна. Тэгэхээр хүүдээ нэг хон төхөөрч өглөө яах вэ? Өвөөний тоньёрыг үлээдэг яа. Хин маань чилгав. Үр хүүхдээ гэж ирлгүй яах. Дунгар гангар хийж ханивара туснэмэр болж байдаг хүүгээ явуучихар. Нэг хэсэгтэй л эвгүй байх бах та. Сайн байна уу Ширнугаа? Сайн уу.
Намрын хайлган цагаар хонь үргэлээгээ таныг зэмэднэ байх гэж бодоод машина холдогсоогоод ирлээ. Хаанаас та? Маргааш баригадын өдөрлөгтэй. Та болттой гоцоорой. Өдөрлөг тараа дараа нь уулзалтай гэсэн. Тэгэхээр таны хоньыг хариулахаар 1-2 хоног хүн ирэх байх. За хөөхөө. Болдын маань ээж аав хоёр хотоос ирсэн. Буцна гэж байгаа. Би энэ чадахгүй л да. Өө тэгвэл хамт очихгүй юу? Харин л дээ. Арчаа. Миний хүүхдээ ирээд ширнунгаа ачаад мал малдаж дуудуулаад хүний хүүгийн зэрэгтэй яваа юм байна. Манай ганц хүүхдээ хөдөө мал дээр явж байгаа биш. Дуртай ажлаас аваад буцна гэдэг хаашаа вэ? Харин ээ. Чи өөрөө сайн бодлоо. Хинбэ? Хүү яюу сайн уу? Сайн чи сайн уу? Сайн. Чамайг өдөрлөгдөр дууж байхад харсан. Ямар байна? Яах вэ сайхан санагдсан. Манай хүүгийн охин хөгшин дээр ирээд байгаа гэж өвөө хэлчихсэн. Чи байсан юм уу? Тийм шүү дээ. Би эмээдээ туслах гэж ирсэн. Тэгээд энэ жил сургуульд орч чадахгүй байх. Гөө тэгвэл
2-3 жил ажиллаад дуртай сургуульд орж болно шүү дээ. Хөдөөх сайхан юм аа. Одооноос бэлчээрийн янз бүрийн ургамал цуглуулж аав шигээл эрдэмтэй хүн болмоор байна. Нэр нь юу? Нэр Би үргэлж өвөө эмээ хоёр дээр ирдэг болохоор хөдөөх дуртай. Гүйсэн 2 мал хүртэл нийлэхээр бие биенээ ханивараа татаж эргэж буцаж байгаад эжилсдэг шиг болдгүй хоёр бас л эжилсчил байх шиг байна. Дагта томоотой хүн дээр ирснээс хойш одоо яа ихээ дээ. Өөрөө л мэдхээсэ. Нэрэж өөрөө мэдхээс яах. Орой нэгдлийн дарагт уулзаад хэлдэг хэлэхээс биш. Шийдлээ гэж бодоод хээр гараад нулимс умгаач зүлээ шүү дээ. Эцэг нь дүн нуруутай сайхан. Ихэн жаахан хурцантай. Эрг зүгээр ярьцаад уцраа олсон. Айгүй. Өө энэ өдөрлөг тааралдаг бас олзсон болсон. Хамт ирсэн хүүхдүүдийг хараад их өстөөлөө үстэй. Нэгэн тэнгиснээс хойш Ширнэнгуйч бүр энэд муутай хүнд элгэр өсчих юм. Дарга даамал та бүхэнд бол арга мэх бүхнээс надгийнхын шиллээ гэж аашгүй юм бодогдох юм. За тэгээд Үүргөө шувуу үргэд нисхний хээ гэж үг байдаг. Тэгэхээр манай дээрээ амарч байгаа хүүгийнхаа нэг орхиныг буцхлаар нь хүн бүлгөө хэцүүдлээ гэж захиа замаа явуулж байгаа аваад. таны ажиглалт онож байгаа ч хэрэгтэй юм нэг. Ажил бүтээхэд олон арга байдгийг та юу санах вэ? Нэг үе явуулах эдний маань ажил амьдралын зөвшөөрөл аваа бүтэж байна шүү. Тэгээд охин чи малмаллах дуртай юм уу? Дуртай. Түгэл сурахгүй намайг дэрэгдээ авах юм байхгүй юу? Арагчаа өнөөх зам дээрсэн гонгаа хүүгээ хараад ирж бүр үнтэй шиг болчиход. Ахын барыг даахын бар даах гэдэг шиг тосны цаана бас өндөг байж болдгоо юм байна. Энд чи бүр дээр хатаад ирсэн үү? Бай. Хүүхдүүдийн маань нарийн цэнгээ ямар болж байна да? Сайхан. Хүүчин дот хүчилж байгаа биз? Тийм байна. Танайх ч цэглэн хөгжимтэй сэрх юм аа. Энэ гол эднэр маань буцаж явчих гэдэг худлаа хэлэхээс наахнаар явж яаж дөнгөж сая олж ирээд байгаа юм. Хүүхдүүдийн төлөө сайхан дарах хэмжээ авч байгаа юм байна. Тэгээд эд маань та нарт тусвалж чадах нь. Хүүхдүүдийн маань өглөө малаад байгаа дарах нь зарим хүнийг харахад нэгэн хэвийн ажил амьдрал давтагдаад хийж бүтээсэн юмчгүй юм шиг санагддаг байна. Өдөрт нэг шинэ мичээр оргомол мэдээд үүдний нүүдэл сажихны чиг тэнгэрийн хаяаны өнгө нар мандаж жаргахыг ажиж заалгана. Ороо өдөштэй од мичтийн дохиолхыг хүртэл хараад авна. Ингэж л байж эцсийн эднэр шиг хаширмалт болно да. Тэгэхээр тэр ирээдүйн л бидэнд чухал. Зам мамрын сайхан цагт эднэр яах вэ? Өвөл хавар гэдгээ үзээгүй. Хэлдэг л үгүй. Зун намрын дэлгэр сайхан цагт гаднаа малан хориод гараа хөнгөө суухгүй юм бол үйл хавар гэдгээс хальшиж болдгоо юм шүү дээ хүүхдүүд юм. Тэр хэлдэг цагт чинь тэнүү тавтаа суух гайдал бид хоёр ингээд уулаад дамжиж яваа шүү дээ.
Болдоо. Наашаа гом наашаа. Өмнө ямар дуу дуулаа? Их нүхтийн тухай дуу. Сайхан дуу байна да. Шүгөө нөгөө дүүчэрлээ ундаа шалуухан уугаад хоны ямаанаас хэдий нэмж холбоё. За. Сайн ууж. Өрхөөр нь уяа өө. Мансург мэндөө ширнэ. Ингээ сайн явж иргүү. За суу. За явж ирлээ. Та нүгөөгүй л байна уу? Болоогүй л байна. Тэр доод хөндий чинь тэр чигээрээ шивээ өгсөн. Өгснөө толгой ахтаж байгаа үед удаан байвал хоны ямаа маань шивэний өргөсөнд бариулаа таарахгүй чинь хэдхэн хоногт л буурна шүү дээ. Та нар юу сантахад дээ? Аг. Ганг. Саргас. Шонгол. Чөтөрөөс. Аргагүй хаширмачны хийдэг ажил мөн дөө. Зарим ургамлын нэр дүрсийг хүртэл би мэдэхгүй юм байна шүү. Энэ чинь миний хийсэн ажил биш ээ. Энэ хайцгаар дүүрэн би. Манай энэ хүүгийн малдагаар гарч явахдаа хийдэг ажил. Мэдих ганц нэг үүс ногооно нэр хэлчихвэл келам сугалж шахадаггүй байгаа юм да. За хөхнөө цайнаас сууж маа хөхөө. За. Мартах нь нэгдлийн дарга танд ингэж хэлээрэй гэсэн юм. Тэгэхээр та нөгөөдөр очиж шинэ өвлжөөгөө хүлээж авах нь байна шүү дээ. Хавиргын давааны өвөрт барьж байхад таны хэлснээр өөр газар шилжүүлж барьсан өвлжөөг өөрөө мэднэ шүү дээ. За тий. Тэр өвлжөөг чинь танд хүлээлгэж өгнө гэж юм лээ. Ухээста. Сайхан л үгүй байна. Тэгэхдээ хонгорон даруулчвал амаа асуулгана да. Түүнээс гадна би иян эвүүсэж өвдлөө гэхэд буцалгаа дуухт шарилжаа мэднэ. Малдан гэвэл та хүмүүлээс нэхлээ. Тарга твэргэнд нь хэрэгтэй үүсвдэг мэднэ гэж боддог. Тэглгүй яах вэ? Үйл хавартаа өнтөө дулаан аваад оруулах нь утга гэж бодоод тэнд бариулчихсан юм байгаа юм. Тэр маань юу болж байна да? Та ансан баха. Хавар танаа хоньны дунд чинь 29 байлуу. Тийм ээ тий. Одоо аль хэрэг агч хүмүүс. 54 хүн. 54 хүн болж яв. За бодоход тийм баха. Харахгүй цэг цаг болоог байна гэж бодоход та хоёрын отроо олдчих их байна. За болтгүй сайн уу? Сайн. Ажил ямар байна? Зүгээр. Өөд бараа болоод явж байна. Ахлын би ахлын өргөхийн чи өргөх. Одоо ширнэн гуан хоруу нэмхээс хошуу нэмдэг болоод байна шүү да хүүхдүүд минь. Хүүхэд амарч байгаа зөөхгүй юу? За. Отоохон. За хоёлоо яа. За жахан. Шинэ жолоочд нэг саранпай юм өгдөг шиг чамд яаж тийм юм өгчихсэнгүй вэ? Хаширгангойгоо тийм юм ахгүй шүү дээ. Түүнээс гадна энэ дээрээ сайн хүн даглаа. Ер нь дагалдан гэдэг дагаж бүхэн нэр бишгэлтийг найз нь мэддэг болохоор ийм л унаахаар ажиллана шүү дээ. Ямар вэ? Хүн сайхан ид юм аа. Сүүлийн үеийнх бай шүү. Тий. Эдсэн ч мэдэн дээ. Түүнээс гадна үгэн чинь бүр амьдралаа бодохоор шийдсэн шүү. Тэгээд Байгаль маань ч над сайн. байглаа. Одоо манай ангийн байгалуудаа Тийм. Үгэн чинь чингэлчлээ. чи мөн гялалцаж явна. Бүгдээрээ л гэлдэж байгаа юм шүү. Тийм дээ. Амьдрал гэдэг мөн ч сони юм да. Сургууль байхад мөн гоё байжээ.
Ухаад нааш. За. Өвөө, өвсөө буудгад дуусаад тэр урд тарганы дош мөгний өрөө олонтой газар байна. Хоноо тийш нь гарах уу? Тэгээд Бас мөөгний хүрээ олонтой газараар дэвпэл яадаг юм бэ? Тарга гэдэг амтэн чиньаагта ургамал дагдаг амтэн. Бас дош мөгний хүрээ олонтой газар бог малын тарга твэрэг нь хамгийн их шимтээжэлтэй. Цооргоны навч дагшиг гээд өвс ургамал илүү байдаг юм. Манай ястаа сайхан залчлаа. Нэр тийм ээ өвөө. тийм их юм мэдэхгүй малчин хүн гэж хаавах уу? Чи яаж вэ? Мэдхгүй яах юм. За чи дуулуу. Сайн байна уу болдоо. Би сайхан гэртээ хараад аймаг дээр ивлээ. 10 дугаар ангид төгсчихсөн хонь энэ жилдээ сургуульд орохоо болоод эмээ өвөө хоёртаа тусал гэж аав ээж хоёр маань явуулсан. Би удахгүй өвөөгийн дочно. Ирнэ гинэ ямар гоё вэ? Оюун ирэхнэ ямар гоё вэ? Оюун ирэхнэ оо дээр ирэхнэ вэ шүү дээ. Нэг л мэдхэд өвөө та хоёр дээр хүрээд л очно. Оюун ирэхнэ ямар гоё вэ? Болд маань ямар шажилж байна та? Сайн. Гачигдад дутагдсан байгаа юм болов уу? Өөрөөс нь асуухаар гайгүй юм шиг хэлэх юм. Сонин хэвлэрэхгүй байна гэдээ ирснээс хойш юм хэлэхгүй байна. Бид нэр мэдсэн сурсан сайн хэл сургаж чадвал юм хосолсон сайн малчин болох нэ. Харин энэ өдөр болдвол хоёр нэг яахан муу тусчихсан. Та хоёр чи зэрхэл байдгсан яагаад? Гэрэн баригчаан болж мөнгөн жигагаар нэг харсан чинь манай болд маань гартаан цаас урчихсан. Хоньёохоо хойноос илдэж хөөжөө харагдав. Энэ хайлган цагаар хонио хөөдөг нь яаж юм бол? Уг нь намрын хайлган цагаар боруулдаг. Хотоос сахиазна авахаараа баярлаж сүйд болох юм аа. Хүүхэд болохоор аргацгүй юм байх та. Бид өнөөдөр хүүхдүүдээ эргий. Ерөн санал хүсэлт ажил төрлийн ямар шухан байдığım бол гээд талтай шагарлаа л да. Гүй энэ хүүхдүүд чинь сүрхээ малч уусууд болж таарна. Ичиг эрдэнтэй болохоор үндсэн харснаа тэмдэглэж явахтаа хүртэл луутай юм. Юмыг ажил сонирхтон хүртэл авахаалжтай байдаг юм байна. Манай болдооч мал дэх дуртай хүү юм аа. Би чинь хүүгэн малын дөртөө болгож чадвал миний нэг зорилго биелж байгаа юм тэр. Болдоо. Болдоо. Амин хараад.